나와서 운니피 산사도 쏘고 여기서 어따 어리가 우주스터 어리가 멋스나무스 아예 지금 몇쪽 이래기 받기마 ингээд өнөөдрөөс схалата ан халвандер гарч ирсэн багсаг ирэх санаатай. Та миний ярих бола одоо соёлын явсгалын тухай ирэх гэж бодож байна. Энэ соёлын явсгалын бол одоо 50 хүрж байгаа улсууд бол бараг өөрийн биеэрээ өнгөрөөсөн болохоо сайн мэдхгүй. Би чигээр одоо энэ залуучууд энэ тухай бас нэг өөрийнхөө өнгөрөөсөн юугаа ирэх гэж бодож байна. Би бол соёлын явсгалын тухай олон онцгой гэсэн ном бичсэн унштай. Ингээд би бас арвин байцаалтыг арвин юугаа арвин одоо судалгаа гэж хэлээ бол штат. Ингээд мэлэ ойлгомжтой одоо мэдсэн гэж хэлж байна. Энэ соёлын явсгал гэдэг нь үнний эсгэлтүүл энэ одоо 1967 оны 5 сарын 16-ны мэдээлэлээс хойш одоо соёлын явсгал эхэллээ шүү дээ. Гэвч энэ бол одоо зохтой өвгөний санаа архин дээр босоо гэдэг үг болгүй. Үнэндээ эртнээсэн бол энэ өвөр Монголд бол одоо санаа хаад дарангуйлах одоо чаг байхгүй. Санаа байгаа шийдэл нөрөхгүй байсан үе. Ингээд бол одоо соёлын явсгалд бол одоо нэг мас илэрж гарч иржээ. Тэний юу гэж ингэж хэлж ийн вэ гэвэл үнэндээ хэлэхэд бол энэ 1957 оноос бол үнэндээ бол сумны үлдээрэн бол өвөр Монгол танд болчихсан. Өвөр Монгол 57 онд яагаад одоо хандуулж байгуул ан 57 оны үед бол одоо Мозе дүнгийн ихээр ухаагаад өвөр Монгол хоёлаа бол одоо улсын харьцаа сайн байлаа ш та. Энэ үед бол энэ Мозе дүнгийн үйл санааг Монгол гарах Монголд одоо ухаагуулах гэдэг өвөр Монголоос одоо Монголоор ухаагуулна гэдэг. Ингээд энэ нэр томьёоны тухай бол одоо хоёр улсаараа нийлж игээд одоо нэр томьёоны тухай нэгтгэх одоо 43 оны үеийнхэн байгуулжээ. Энэ 43 онд бол өвөр Монголын 27 хүн байна. Ар Монголын бол 16 хүн байна. Ингээд бол 43 хүн. За энэ бол одоо өвөр Монголын соёл гэгэрлээ давчааны төгс төрүүлээд Эрдэнэ тогтох. За энэ бол одоо баттай адил хийсэн үнэ. За энэ бол одоо соёлын явсгалд нь бол одоо их нэг нөхөмжлөх одоо хийх хэрэг боллоо ш та. За энэний дараа бол одоо 93 онд бол энэ Жинийн готод 2.6 одоо хэрэг гэж гарсан шүү. За энэ хэрэг нь бол яаж гарсан гэхээр бол Жинийн готоос бол нэг хавж хатл олжээ. Шуудангаар явуулсан. Энэ дээр бол одоо ингээд бол энэ бол байцаа тодлоод бол хав хүн одоо ямар нэг хүн чиг хийсэн юм биш ээ. Энэ дээр зоригтой ингэж хийсэн бол соёлын явсгал зөвхөн тодлолжээ. За энэний дараа бол одоо дөрвөн чивэрлэлтээр бол одоо энэ хэргийн мөн нэхэж гаргаад бол одоо Шилэнгол аймагт бол доктор Намдал Вансаг сондигийн одоо улсаас урах болог гэж малтжээ. Ингээ бас нэг болог малчтай бол Улаантайг нэгтгэлийн малчтай бол бүр энэ урах болгод оруулжээ. Тэгвэл Холбомбор аймагт бол ана Өвөр Монголын нэгтгэх нам гэж одоо өвөг гошонд бол малтжээ. За энэ бол одоо бүр сүүчний үед энэ одоо 65 оны үед явагдсан явдлаа. Ингээд бол 66 он болоод ирэх үед бол юу яажээ? Ан чамын орол хийжээ. Божингийн чамын орол дээр бол улаан хууд бол 100 жилийн ял тогтоожээ. Энэ орол бол нийт 5 сарын 21-ээс 7 сарын 27 хүртэл 2 сар эртээ явагдсан урт хугацаа
Уны хурлаа. Энэ бол олон хөвгөл бол ял тогтоосоо одоо ийм хурлаа. За ингээд бол одоо соёлын ашиглалт бол энэ хэрэгсэн бол одоо олон хөвгөж авах унах. Өмнө нь бол дунд улсын соёлын их ашиглал бол өвөр Монголоос ихэлсэн хэрэг. Одоо файн үлжиж олон хөвгөр эхэлж одоо болгосон. За ингээд бол 4 сарын 13-ны 8:69 төвийн өвөр Монголын суудлын шийдвэрсэн тогтоол орж ирээд Танхай чинээ бол өвөр Монгол томлоод ингээд 4 сарын 97 оны 11 сарын 1-нд бол одоо өвөр Монголын хавьсгалын үе явах байгуулжээ. Ингээд бол малтаж ярилах хөдөлгөөн бол эхэлсэн шүү дээ. Ингээд бол 68 оны 12 сар болох үед өвөр Монголын бол одоо хэлсээр авсан улс бол бөөдөн 60-аар арай байцаад тэгвэл одоо ширгийн тойрог бөөжингийн ширгийн тойрог бол жаалцлагын хайрцсан. Ингээд бол 12 сарын 20-нд бол өвөр Монголд бол Жавнаашин төрөвтэй бол өвөр Монголын хэлсэргээ байцаалгахаар бол доошоо бөөжингийн ширгийн тойрогын намын хорооноос бол одоо байцаах хурам томилжээ. Ингээд бол Жавнаашин орж ирээд энэ хийс гэдгийг бол одоо бүр өнөдөрөө үжээд одоо маслахыг бол арилгана зогсоно гэд өвөр Монголын ширгийн тойргийн намын хороонд бол одоо мастаж арилгах хөдөлгөөний зогсоох тухай хурлаар баталжээ. Энэ дээр бол Танхай чин бол эсэргүүцжээ. Танхай чин бол одоо би бол Можоши бол соёлын хавьсгалын одос тоолонгийн үгийг сонсноо гэж ингэж хэлээд бол тэр тогтоолыг бол эсэргүүцжээ. За энэ эсэргүүцчих бол юу нэ бөөжингийн ширгийн тойргийн намын хорооны одоо Танхай чин бол одоо бөөжин ширгийн тойроо дэвсэлээ яаштай гэтэл одоо бөөжин ширгийн тойргийн намын хорооны одоо тогтоолыг дагахгүй шууд эсэргүүцчих явдлуулаа. Дээрээ хүнтэй гэдэг бол тодоо гэж тэр үед яадаа ингэж ирж байсан. Үнний хэлэхэд сүлд нь яаш одоо энэ чинь бол тодорхой хэрэг. Танхай чин өөрөө бас амаараа хэлээ гаргажээ. Би бол Можоши болоод төвийн соёлын хавьсгалын удирдах тоолонгийн одоо үгийг сонсноо гэж. За Можошинээс гадаа тэгвэл одоо төвийн соёлын хавьсгалын удирдах тоолонгийн одоо хэн удирчсан бол жуулаа удирж ижээ. За энэ чинь бол энэ хоёр үнээс ондооны үгийг сонсохгүй хавьлаа болохгүй гэж Танхай чин хэлсэн үг. Жирам осод бол хэлнэ. Энэ бол өвөр Монголын ингэж малтсан бол одоо Можоши мэтгэхгүй та жуулаа мэтгэхгүй гэж. Одоо ингэж яриа. Одоо улсаас жирам осод ийм үг одоо үжилттэй байна. Ингэж ойлгож байна. Энэ бол охтын таарахгүй. Тэр юу гэж мэтгэхгүй байна уу да. Мэтгэхээр болохгүй дээр чинь бүр тэдний амаар доош ирсэн хэрэг. Энэ бол тодорхой хэрэг. Тэгээд энэ чинь тодорхой гэдэг нь юу гэж юу яаж юм да. 99 оны болох үед бол намын 9 дугаар удааны хорл эхэлжээ. Энэ үед бол одоо тэр намын төлөвлөгч бүр одоо өвөр Монголын хэлсээр дарангуйлж байна. Энийг бол зогсох хэрэгтэй гэж намын төлөвлөгөө бүгдээрээ санал гаргажээ. Ингээд санал гаргасан байдлын доор Танхай чин бас хамлагдаад одоо жимдэг болоо үлдсэн улсууд бол одоо гэнэлүү тоонос арвиштай одоо 20 том уулдаж. За энэний дотор бүхснээ оруулах юм бол одоо ер нь 20 томор өгснээр тогтохгүй 20 том явбар өгчээ. За энэ бол одоо бүр Танхай чиний вэсцээ өвөр Монголын одоо соёлын хавьсгалын одоо бат. За энэ бол одоо тэр үеийн одоо хэдлагнаас бас хол нэг дахин гэтэрсэн хэдлаг моноо. Энэ бол одоо боттойгоор одоо бүр юу өнгөрүүлж та да. Энийг бол одоо жавч бүр маш мэдэж авах хэрэгтэй. Тэгээд хорлогдсон байдал хэлвэл одоо энэ өвөр Монголын ардын улсууд намын үнцээр нь малтна гэдэг одоо бой давхар өмгтөөчүүдийн хөвлийн өртөр малтаад одоо хөвөл доторх одоо нялх одоо хөврлийн өртөр одоо ихтэй өвөр малтыг гэдэс доторын одоо уудлаад ингээд
алсан явдлууд арван гарсан. Энэ нь бол одоо за бодтойгоор хэлбэл одоо энэ насны талаар хэлбэл 6 настай хүүхдийн өртөр 15 жилээр ялдахтаасан. За энэ бол одоо 1979 оны 2 сарын 16-ны Өвөр Монголын Монгол радио нэвтрүүлэг хараагүй нэвтрүүлэг өнгөрөөсөн. Тэгэхээр баруун сандын бол Баян зүрхийн малчин одоо 10 эдтэй хүүхд Шарвей бол одоо хайр шарж одоо хамалж яваад одоо айгаад бол зүрхэн хагарсан. За энэ хүн бол одоо хүн айлштай зүрхэн хагараад одоо юу гэж амьд байна. Энэ хүн бол одоо тэр зүрхэн хагарнахын зүрхнийх нь гадаад хань бор хайрс байна гэнэ. Тэр нь бол хагараад тэгээ өргөөс үлд бол жасал хийгээд энэ хүн бол одоогоор амьд жир гарсан хүн боотод амьдарч байна. За энэ дад итгэхгүй бол утсын одоо би хэлж өгье. За Шарвей утас бол одоо 133 27 18 59 82. За энэнгээр хэлбэл энэ хүн нэгнэхгүй үрдүр амьд байсан. Одоо бараг амьд байгаа нөө жилийн бараг. Яг бол одоо соёлын осгол ямар шиг автсан бол одоо баруун сандд бол одоо 99 хүрсэн Дарма гэсэн настан байна. Одоо өнөө жил бас их төнклөн гэж байна. Оин басаа. За энэ бол одоо баруун сандын ачит олын Эрдэм болгодын намын өөрийн шүүжий байсан оноо. Ингээд 53 онд хамт намд орсон оноо. За энэ хүн бол одоо ихээр автаад одоо доор буй одоо болиг эрхтэнд хамлагдаад борлоотой биенийх нь одоо босчин махбод нь бүхсний махаа одоо бүр байхгүй болсон. За энэ хүн одоо амьд байна. За итгэхгүй бол одоо энэ ачаа баруун санд гушуун дээр сууж байна. Энэ ачаа татна асууж саруулж сонсож болно. Энэ хүн бол энэ нөгөө амьд байна. Одоо жоо настай гэсэн үг. 99-тэй юм ч одоо жоо нас гэсэн үг шүү дээ. За чөлөн соёлын осголд бол одоо нийт одоо хүний хамаас 25-ын бүртгэл болоод минийх одоо юугаар үзвэл бүртгэгчдэр бол 200 илүү жилийн 25-ыг бол хэрэгжилжээ. За энэ ч бол одоо аль нийгэм аль төр дээр хүн төрөлхийтэнд байхгүй одоо ийм их одоо 25 одоо харьцагч одоо ашигласан. Энэ бол одоо боттой. Яг бол одоо эмэгтэйчүүдийн бол одоо гээл хар хортойгоор одоо дарлаад одоо дарл нь ойлжид нөжил нь гутаан доромжил нь одоо ойлжүүл одоо юугаар одоо урд хамал үзүүлсэн. За энэ хамал амсаад өнгөрсөн улсын дотор бол Баян нуурын Баян Монгол сургуулийн дунд сургуулийн эмэгтэй хасын бол одоо бүр ойлж 10-20 ойлжид нүдэл дарлчаад хамгийн сүүлд нь галын гохтойгоор одоо хөвлийн малтаад дэс дотрын уудлаад эргээ буйн бол одоо амьдаар нь тусаа яа тааж алжээ. За энэ дотор бол ингээд энэ тамлын өнгөрөөсөн улсууд дотор бол Шилэнгол аймгийн шүүжий байсан сайн уржигийн бүсгүй Боожи Чин гэж Боожи Тун гэж тэгвэл Жуун Сөндийн 30 даргын эхнэр Орон Чимэг Жуун Сөндийн Ачаали одоо саяны ярьсан миний тэр намын өөрийн шүүжий байсан Дарма тэгвэл Жахрын эрсдэгийн малчин Орон Чимэг шүүжимтний алтын элийн шүүжий байсан Таваажийн бүсгүй Наран Тонголоо. Тэгвэл гიშгтний далайн нуурын малчин бүсгүй Дошил Лев Черван өчгнөр одоо бүр байдгийг бүр үйлдэж гүйчээд хамалж гүйчээд хамгийн сүүлд нь дөрвөн мөчийн Монгол гэр дотор нь төлөөд бүр цоон болоод аннаас нь жаагаад болиг эрхтэн дотор нь өвс хоос мод чулуу ийм хүн гатхаа жаагаад хамаг буйн жоснуудын донд одоо чигээд нөчгнөр чигээд нас болоод алгадаад байсан. Яны мэтхос одоо ингээд байгаа. За чикнэ соёлын сургууль ингэж явагдсан юм аа. Ингэж өнгөрсөн юм аа. За одоо залуучууд би хэлж өгч байна. Миний энэ худал гэдэг бол таад сайн байчааж үжээ. Асууж сургалж үжээ. Аав ээжээс мэддэг болсоо байлгүй дээ. Ийм хөрөг байх юм уу, өнгөс юм уу гэдгийг бол мэдэж аваа. Энэхгүй бол
Янгасан өдрөг жинчгта иттэг жаа хоорондоо болоо энэ ингэж хэлтлээ тэр энэ ингэж хэлтлээ хэдэн үгний наан чаан одоо ингээд одоо яг үгнийг үг гаргаад одоо энэ хоорондоо ангихгүй хэрэггүй. За ихийг бодоод их талын юу яа. Эргээд улсаад би энэ юун дээр бас сонсчээ. Монгол улсын бас нэг хүн гарч ирээд тэр төрийн нам сонгуулийн дээр яаж одоо юу яалаа хэрүүл боллоо шогон боллоо журахтай юутай гаргаж ийн. За энд бол орох хэрэг байхгүй өвөр монголчууд. Өвөр монголчууд бол өөрийн хэрэгээ өөрийнхөө бие өөрөө яаж чулуулна уу? Яаж ирэх чулуу томчиж олно гэсэн юм бол бодлоо. За миний хэлэх бол одоо ийм л байна. За аллаарам ба хурк баях